За бид та бүхэнд зочны ярилцлагын цагаа хүргэе. Энэ удаа бид студид Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа гишүүн Ган Төмрийг урьж ажиллаж байна. Та өмнө нь 2008 онд Сүхбаатар дүүргээс сонгогдож ирсэн. Энэ удаа бас ахаад нэр дэвшиж байна. Энэ удаагийн сонгуул олон онцлогтой сонгуул гэж яриад байна. Олон ч анхдагчуд байна гэж хэлж байна. Та ер нь сонгуулийн өнгө төрхийг ямар байдлаар харж байна? Сонгуул бас 3-1-д гараа авчлаа гэж яриад байна. Яа, энэ сонгуулийн онцлог бол эрх баригч бол нэг нам байгаа. Сөрөг хүчин бол 10 нам болж хуваагдж орж байна шүү дээ. Нэгээрээ онцлогтой бол сонгуул болж байна. Тий. Өнгөрсөн сонгуул бол үндсэндээ эрх баригч сөрөг гэсэн хоёр фронт явсан бол энэ удаа сөрөг хүчин дээр бол 2, 3, 4 фронт орж ирж байна. Тэгээд тэр сонгогчдын санал бол сарних талдаа л. Нилээ намжмалан гэдэг нь сонгуулийн шинэ хуультай холбоотойгоор тийм ээ хит их дайралтууд байгаа ч гэдэг юм уу хаалга балавдаг нөгөө сурталчилгааны зүйлсүүд гэсэн арай харьцангуй байгаа ч гэдэг нь элдээ бол арай намжмалан хит халуурахгүй гэдэг ийм дүгнэлтийг хийхэд багшаа байна л да. Тий, ер нь бол одоо янз бүрийн газар плакат интернет хоройтой тийм ээ. Дээр нь телевиз мэдээллийн хэрэгслэр нэгийг бүтгэж боломжлох хоройтой. Гэвч ер нь сонгуулиар хэрэгэлдэг, хуучин хэрэгэлдэг байсан хоройтой зүйлсийг энэ удаа бүр орж өгсөн шүү дээ. Тэр утгаараа бол сонгуул тийм дүүлэн шууган багтаа. Тэгээд иргэд рүүгээ мөрөн хөтөлбөр хүргэж өгч байна. Манай намын хувьд бол одоо айлд анх удаа орохдоо бид 3 удаа орно шүү, 4 удаа орно шүү. Тэгээд бидний материалыг сайн унш танилцаарай гэсэн ийм л ажлууд хийж байгаа. 3 удаа 4 удаа гэдэг нь юу? Яг нөгөө тараах материалаа 3-4 удаа орох юм аа. Тэгээд одоо тийшээрээ дэж аваарай гэсэн ийм асуудал тавьж байгаа. Энэ удаа цаалаас хар PR гэдэг нь нийгэмлэгээ дайрдаг үзэгдэл өмнөх сонгуулиар олон байсан. Энэ зүйлийг хязгаарлаад өгчихсөн, одоо торгуулийн хэмжээ заагаад өгчихсөн гэсэн ч гэсэн ихэнх тавигдлаа гэж яригадаад эхэллээ л дээ. Энэ асуудалтай та нэр дэвшигч 544 нэр дэвшигч байна тийм ээ. Би энэ лүгээ одоо хар PR батхгүй багтал дээр. Гэхдээ яаж ажиллах вэ? Ер нь өрсөлдөгчөө янз бүрээр дайрч дормжлно гэдэг бол өрсөлдөгчөө илүү тодруулж байна л гэсэн үг л дээ. Тийм учраас бол тэг шаардлага ер нь уг нь бол байхгүй. Зүгээр төвчээр алдаад эсвэл үнэхээр шүүмжлэлтэй зүйл харагдаад зүгээр шүүмжлэх бол нээлттэй шүү дээ. Сэргэлэн газар өнөөдөр юу хийж байгаа. Тэр асуудлыг бол одоо энэ нэг төвшөө явж байгаа хүмүүс ярмаар л байгаа байхгүй. Мөнгө санхүүн ямар байгаа юм. Тэ. Энэ хувьцааны оронд өгж байгаа мөнгө хаанаас гараад байгаа юм. Их усүр нь бодтой юм уу? Энэ тэндээс зээл аваад байгаа юм биш үстэй. Тэ. Одоо 600 сая еврогийн зээл авсан байгаа шүү дээ хөгжлийн банк. Тэгээ ажлууд эхэлсэн юм эхлэх юм. Хизээ эхлэх. Яаж эхлэх хөгжлөлт гэсэн шүүмжлэлүүд өгөх. Үүнд одоо 50-60 тэрбум төгрөг төлчлөө шүү дээ. Ийм хариуцлагагүй байж болох уу? Тэр нь сонгуулийн дараа амьдрал үргэлжлэнэ дээ тийм ээ. Тэгээд амьдрал үргэлжлээд явхад энэ Монголын усан чил сан хөмрөг мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу? Энэ тэндээс илүү дутуу хууль зөрчсөн зээл авсан биш үстэй. Ялангуяа төв банкнаас зээл авсан. Сургаж гараад их мэтлэн. Өнөөдөр одоо өнөөдрийн засгийн газрын буруу зориулж ажиллагаан дээр бол асуудал ярилгүй яах вэ тийм ээ. Түүнээс биш одоо нэгнийхээ бүрнийг өнгөрсөн баларсан руу ороод ч юм уу эсвэл одоо энэ хүн гитэрхий зарим энэүүд ийм одоо марцсан байдлаар нэг л өгөө дайш боломжлох үлдээтэй. Ер нь бол сонгуул дийдэг шүү дээ. Хиний тухай их яриад байгаа юм би. Тэр хүн л ялт байгуулах боломжтой болдог тийм. Хитрхийн сонгуультай анхаарад засгийн газрын хуралдаанаас хасан шийдвэрч гэдэг юм. Энэ бүх асуудал бэлэн анхаарлаа хандуулахгүй байгаа магадлал ер нь телевизээр гарч байгаа мэдээлэлүүд ч гэсэндээ тийм. Ерөнхийдөө сурталчилгаанд зориулагдаад байна гэж ажиглаж байна. Тэгэхээр бид нар нөгөө чуулган хаах үед нэлээд олон хууль батлаад уг нь ардын намын нөхдүүдэд хэлсэн л дээ. За чон борооноор гихчээ. Янз бүрийн одоо илүү дутуу үйлдэл битгий хийгээрээ. Наад инфляц чинь гарлаа шүү.
энийг яаж тогтоох вэ гэдэг бодлого явуулахгүй бол оны дунд гэхэд 15% үнэ өсөлттэй гэдэг чинь оны төгсгөл рүү хэд болж хүрэх юм бэ тийм ээ. Тэгээд тэр хэмжээгээр хүмүүс амьдралд оройтж байгаа шүү дээ. Ядуурлалд нэрвэгдэж байгаа шүү дээ тийм ээ. Гэсэн дэрнээс хойш ингээл тасралтгүй тийм буруу алхмууд гараад байна л да. Тэгэхээр сонгуулийн нэг жоохон хожооны төлөө айгуу том буруу алхам битгий гэсэл гэж бид хүсэж байгаа. Ер нь ийм үед бол одоо түрүүн албан хаагчид ямар үр хүлээх юм бэ гэдэг нь их тодорхой баймаар байна л да. Яамны төрөнөрийн бичгийн дарга нар ажиллаа хийж гэнэ үгүй юу тийм ээ. Тэр улсууд бол ажлыг тасалдуулахгүй тэр ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэгтэй хүмүүс шүү дээ. Гэтэл тэр маань сонгуульд агаад намжчих юм бол энэ төрлийн ажил зогсож шүү дээ. Одоо жишээлбэл манай бэлхээс сэлэх орох нэг 4 км орчим замын ажил байгаа юм. Гэтэл энэ тендер 6 сарын 4-нд дүгнэгдсэн байхад тендерийг цуцлаад дахиад зарлалцсан. Тэгэхээр энэ ажил хийгдэхгүй хойшлол гэсэн үг тийм. Биокомбинатын асуудал бас яригдчих юм. Тэгэхээр зүгээр ингээд одоо байгаа нөхцөл байдлыг харахад бол хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсчих. Тэр хөрөнгө оруулалтын ажлаа ингээд 6 сарда зогсоочих юм бол 7 сард найр наадам хийгээ явчих шүү дээ одоо. Тэгээд 8 сард ирэхээр одоо энэ өнөөдрийн хүүтмийг харалтаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа төрийн албан тушаалтангууд нь шахаад хийгээд ер нь төрийн албан хаагч сонгуульд оролцож болохгүй шүү гэдэг асуудлыг бол хатуу ойлгомоор байна. Жишээлбэл инквайри сайт одоо ардаа онгоц зогсоогоод тэгээд цэргийн бие бүрэлдэхүүнийг жагсааж агаад реклам хийж байна шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг? Зүгээр сайдынхаа реклам тоглох гэсэн цэргүүд биш үстэй. Тийм олон жүжигчин байгаа юм уу? Эсвэл үнэхээр цэргүүдэд жагсаасан уу? Тийм ээ. Гэтэл тэр цэргүүд бол тийм улс төрийн реклам тоглох ёстой хүмүүс биш. Хүүхэл дээр нь биш тийм ээ. Тэр хүмүүс бол тангараг өргөсөн манай улсыг хамгаалах хүмүүс шүү дээ. Гэтэл ингээд төрдөө тангарага өргөө явж байгаа хүмүүсийг авчирч хүүхэлтэй шиг тоглуулах бол хөл зөрчил алхам гэсэн болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ эрүүл мэндийн ажилтнуудыг маш ихээр сонгуулийн үйл ажиллагаанд татуу оруулж байна. Энэ бол буруу. Өөрөөр хэлбэл нэмээс төрийн албан хаагчдын сонгуульд өрсөлдөх бол ажлаас нь чөлөөлөх биш. Үр дүн гарахгүй гэж харж байна. Тэгэхээр эмчнэр бол ажиллаа хийгээд явж явах хэрэгтэй хүмүүс юм ээ. Сургуулиудын засварын ажил эхлэмээр байна. Гэтэл сургуулийн багш нарыг бас янз бүрийн сонгуульд ажиллаа явуулсан. Тэгээд ийм төрийн албыг нөгөө сонгуульд ашигладаг байдал нь бол дахиад давтагдж юм л да. Энд давтагдж байгаагаас болоод зүгээр алдах зүйл нь их байх үйл гэж харамсаж байгаа юм. 7 сарын 1 болдог. За дараагийн парламент 7 сарын 15 орчимд нээдэг. Ингээд цэрэг масаг гэсээр байгаа 9 сар хүрдэг. 9 сар хүргээд сан хөмөргөө харсан чинь бөөн өөр зүйл тавьчих янз бүрийн асуудал байх. Ажлууд хугацаанаас багтсан байх үү тийм ээ. Тэгэхээр дахиад юм одоо эхнээс нь эхэлдэг хэрэг гардаг шүү дээ. Тэгэхээр уг нь энэ төлөвлөсөн ажлууд бол яг төлөвлөснийхээ дагуу яах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол одоо жишээлбэл энэ хөгжлийн банкн дээр авсан зээлийг өөр юмд ашигласан байх юм бол бид бүгд том асуудалд юм. Яг бол бид бизнес хийнэ гэж хэлээд зээл авах шүү дээ. Иргэн төлөвлөлт нөхцөлтөө өндөр үр ашигтай салбарлуу бид хөрөнгө оруулах гэж байна гэж хэлээд зээл авах. Одоо авсан зээлээ идэж бодог өөр юмд ашигласан байх юм бол маш том асуудалд орох байхгүй. Жишээлбэл одоо тэрний хүүтэй 5,000 айлын 4,000 хүмүүс өгсөй. Тэгээд шалгуур хангаад ороод ирсэн хүмүүс нөгөө хамж байгаа байрыг нь барьцаанд авахын оронд өөр байрны ордер олж иргээд ингээд зоогоос сууж байгаа байхгүй. Тэгээд уг нь тэр чинь нөгөө шинэ байр худалдаж аваад тэрэндээ зориулж авч байгаа шүү. Тэгээд тэр худалдаж авсан шинэ байраар барьцаалбал болно ч гэдэг. Тэгэхээр оронд өөр байрны ордер авчирнаа. Байрны чи одоо тэр бичвэрэмд гартал өөр байрыг одоо барьцаалаа гэдэг. Ингээд зогсооцсон маш олон хүн гэр оролдсон. Тэгэхээр энэ бол нөгөө угаасаа хязгаарлагдмал төсөв шүү дээ. Тийм ээ. 4,000 орчим айлын орон сууцнд зориулагдсан мөнгө байсан шүү дээ. Энийг 100,000 гэдэг ийм дуудлага өгөөд тэгээ маш олон хүний материал авчаад авсан материалаа
шиг тоглоулах бол хууль зөрчил алхамжсан юм болж байгаа байхгүй. Тэгээд энэ эрүүл мэндийн ажилтнуудыг маш ихээр сонгуулийн үйл ажиллагаанд татуу оруулж байна. Энэ бол буруу. Өөрөөр хэлбэл минээс төрийн албан авчдын сонгуул өрсөлдөх бол ажлаас нь чөлөөлсөн шүү дээ. Үр дүн гарахгүй гэж харж байна. Тэгэхээр эмчнэр бол ажлаа хийгээд явж явах хэрэгтэй хүмүүс тийм ээ. Сургуулиудын засварын ажил эхлэмээр байна. Гэтэл сургуулийн багш нарыг бас янз бүрийн сонгуульд ажиллаа явуулсан. Тэгээд ийм төрийн албыг нөгөө сонгуульд ашигладаг байдал нь бол дахиад давтагдж юм л да. Энэ давтагдж байгаагаас болоод зүгээр алдах зүйл нь их байх үйл гэж харамсаж байгаа юм. 7 сарын 1 болдог. Дараагийн парламент 7 сарын 15 орчимд нээдэг. Ингээд засаг масаг гэсээр 9 сар хүрдэг. 9 сар хүргээд сан хүмүүргүй харсан чинь бөөн өөр зүйл тавьсан янз бүрийн асуудал байх ажлууд хугацаанаас багтах. Тэгэхээр дахиад юм одоо эхнээс нь эхэлдэг хэрэг гардаг шүү дээ. Тэгэхээр уг нь энэ төлөвлөсөн ажлууд бол яг төлөвлөснийхээ дагуу явж явах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол одоо жишээлбэл энэ хөгжлийн банкн дээр авсан зээлийг өөр юмд ашигласан байх юм бол бид аюул том асуудал юм. Яг бол бид бизнес хийнэ гэж хэлээд зээл авсан хүмүүс шүү дээ. Иргэн төлөвлөлт нөхцөлтөө өндөр үр ашигтай салбарлууд бид хөрөнгө оруулах гэж байна гэж хэлээд зээл авсан. Одоо авсан зээлээ идэж бодог өөр юмд ашигласан байх юм бол маш том асуудалд орох байхгүй. Жишээлбэл одоо тэрний хүүтэй 5000 айлын 4 хүмүүс өгсөй. Тэгээд шалгуур хангаад ороод ирсэн хүмүүс нөгөө хамт байгаа байрыг нь барьцаанд авахын оронд өөр байрны ордер олж иргээд ингээд зоогоос сууж байгаа байхгүй. Тэгээд уг нь тэр чинь нөгөө шинэ байр худалдаж аваад тэрэндээ зориулж авч байгаа шүү. Тэгээд тэр худалдаж авсан шинэ байраар барьцаал бол болно ч гэдэг. Тэгэхээр оронд өөр байрны ордер авчирнаа. Байрны чи одоо тэр бичвэрэмд гартал өөр байрыг одоо барьцаалаа гэдэг. Ингээд зогсооцсон маш олон хүн гэр оролдсон. Тэгэхээр энэ бол нөгөө угаасаа хязгаарлагдмал төсөв шүү дээ. Тийм ээ. 4000 орчим айлын орон сууцнд зориулагдсан мөнгө байсан шүү дээ. Энийг 100,000 гэдэг ийм дуудлага өгөөд тэгээ маш олон хүний материал авчаад авсан материалаа одоо хойшлуулахын тулд хийж байгаа ажил юм болов уу гэж харагдаад байна. Тэгэхээр мэтлэн энэ сонгуультай холбоотойгоор засгийн газрын зүгээс хийж байгаа ийм буруу ажлууд бол үдэн их муу. Одоо тэрнээс болоод зүгээр л 6 үеийн зээлийг хит их шоудснаас болоод өнөсчлөө шүү дээ. Тийм. Сонгуул болохоос өмнө 7-7 хоногор улс орны асуудлууд яригдсан болоод энэ дээр цайдыг хоцруулах эсвэл 100,000 айлын орон сууц хөтөлбөрч гэдэг юм тийм. Ингээл яваадсан. Гэхдээ сонгуул болсон хугацаанд ямар ч асуудал яригдах асуудал. Гэтэл нөгөө асуудлууд нь иргэдэд хүндрэл бэрхшээлийн үед орхигдсон байдаг. Тийм. Тэгэхээр нэмдэрж огцруулна гэдэг асуудлыг тухайн үед тавьж яхад бол энэ иргэний бүртгэлийн газар чинь улс төрийн хүн очлоо шүү гэдэг хардлага байлаа шүү дээ. Одоо тэгээд ямар гомдлууд гараад ирнэ гэхээр манай хаягн дээр байхгүй хүн байгаад байна. Тэгээд иргэн та гомдол гаргахгүй л та гэхээр би тийм хэвлэл хийж явмааргүй байна гэсэн сонгогчд аягүй олон байгаа. Надад залахгүй байна. Би өөр ажил төрөлтэй хүн. Танаа энэ асуудлыг ингээд бөөгнүүлээд асуудал тавиад яваач гэдэг. Тэгээд бид бол одоо тэрийг бөөгнүүлээд сууж юм л та. Гэхдээ бид чинь бас нөгөө өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулах сонгуулийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэрний хажуугаар иргэнийхээ бүртгэлийг дахиад шалгах болж байгаа байхгүй. Тэгээд яг л тийм завхрал бол төлөвлөгдсөн байгаа юм уу? Төлөвлөгдөөгээр хийж байгаа юм уу? Ямар ч үсэн завхрал хийгдэж байна. Гэхдээ энд нэг хуулийн дээр их чанга байгаа шүү дээ. Нэг хүн хоёр удаа санал өгөх юм бол эрүүгийн зүйлтэй бас хариуцлагатай болчихсон шүү дээ. Эсвэл 10 жилийн ял авахар байгаа. Тийм учраас энэ жижигхэн нэг 100,000 төгрөг 200,000 төгрөг аваад тэгээ 2-3 газар сонгуул өгөхөд бэлтгэж байгаа хүмүүс байвал эртхэн болох хэрэгтэй. Сонгогчдод хариуцлага хүлээх асуух хэрэгтэй. Тийм. Тэгэхээр өнөөдөр тэр өдрөө баригдахгүй байж болно тийм ээ. Тэр өдрөө одоо 2-3 газар яваа санал өгч болно хамаагүй. Тэрний дараа бол улмөр нь заавал үлдэх байхгүй. 2-3 газар 3-ны хэн үлдэнэ. 2-3 газар Тэрэнд жагсаалтан дээр үлдэнэ. Тэгээ тэрэнд бол
аль нэг ялагдсан ус төрийн ном нь бол заавал шалгалт хийн. Энэ удаагийн сонгуулийн үйл онцлог тэр шалгана. Ингээд шалгахдаа бол хүчний байгууллагуудаараа шалгуулна. Манай хүчний байгууллагууд одоо нэлээд идэвхтэй ажиллах болчихлоо шүү дээ. Тэг ингээд шалгаад гараад ирэх юм бол та хэн нэгэнд худалдагдсан байх чинь хамаагүй гэж би хэлмээр. Хэн нэгэн танд мөнгө өгөөд аль нэг ус төрийн ном одоо гуйсан байх бол хэнд ч хамаагүй шүү. Таны шийдвэрээр та өөрөө төрийн эрхийг хууль бусаар авахыг оролцсон гэдэг ийм одоо ялд өмнө шүү. Тийм учраас бол ард иргэд өөрснөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 100,000 төгрөгийн төлөө ч юм уу тийм ээ. 5-10,000 төгрөгийн төлөө гүйж явж байгаад хэрэгт орчихгүй. Тэр үдшилтэй бас гандмын шүү. Нийлээ одоо хэрэгтэй мэдээлэл өгч байгаа гэж ойлгож байна. Яа тэгэхээр сонгогчийн гарыг хин нэг хүчээр бариад салууцыг будаагүй. Ингээд зөвхөн таны шийдвэр нөлөөлсөн гэдэг нь дараа нь одоо эргүү хариуцлага хүлээхэд бол хамгийн гол нөлөө болно тийм. Тийм учраас сонгогч өөрөө мэдээж ухамсартай зөв сонголтыг хийх нь зүйтэй. Яг бид нар болоод нөгөө сонгогчдын хардаад байгаа зүйл бол өөрийнхөө гэрт байхгүй хүний нэр нэрсийн жагсаалтанд байна. Тэгэхээр энэ хүн чинь өөр газар амьдрдсан биш үсттэй. Тэгээд өөр газар санал өгдөг, манайд санал өгөх гээд байгаа юм биш үсттэй л гэдэг асуудал тавиад байгаа байхгүй. Тэгэхээр хоёр газар санал өгөх гээд байгаа хүмүүс байгаа бол энийг болоорой. Энд чинь өөрөө тийм торгуул маргуулаар зогсохгүй одоо том ажил өндөрхөн мэн шүү гэдгийг л анхааруулж байгаа. Таны ярианд нэлээд гарлаа сонгогчид ер нь ийм зүйлийг хэлээд байна гэдэг тийм. Тэгэхээр та мэдээж Сүхбаатар дээр буюу улсын хурлын сонгуулийн 22 дахь дараач нэр дэвшиж байгаа сонгогчтой уулзж байгаа. Сонгогчид юу та бүхнээс хүсэж байна? Сонгогчтой хамгийн хүсэж байгаа зүйл бол шударга бас байна. Дараагийн асуудал бол ажлын байр байна. Ажилтаа болгооч гэдэг асуудал байна. Тэгээд дараагийн асуудал бол ер нь төр нэг ажил хиймээр байна гэдэг асуудал яриад. Тэрхий та нар одоо удаад байна. Жишээлбэл гэр ороллын тэр газрыг олох ажил удаад байна. Газар авъя гэдэг хүсэлт гаргаад 6 жил боллоо. 0.7 газар надад олдохгүй байна гэдэг хүмүүс аягүй их байна. Гэтэл зарим газрын засаг дарга нар 200 газар өөрснөө авчаас гүйж шүү дээ. Тэг хүний нүдэн дээр л байгаа байхгүй. Манай бэлгсэлэхэд ингээ газар олдохгүй байхад дээр уулын амыг зүгээр 100 гагаар нь хашсан хүмүүс байгаа байхгүй. Ямар хүн ингээ 100 гагаар хашдаг юм бэ? Бид бол яагаад 0.7 гагаар олддгүй юм бэ гэдэг асуудлыг тавьчихсан. Энэ бол шударга асуудал байхгүй. Тэгэхээр бол ирэх одоо сонгуулийн дараагаас энэ хүмүүсийг тэр өмчтэй болох хуулиар олгогдсон дэр 0.7 гагийг нь олох ажлыг бол эрчимтэй зохион байгуулж дуусгахгүй бол хууль тэгш бас үйлчлээд шүү дээ. Тэр хэрэгэд бол үнэхээр энэ шударга ус байдалтай дэвдэрэхгүй. Надад олддоггүй, үйлчлэгчд байхад надад олдохгүй байтал танил талтай хүнд бол олдоод байна. Олдохдоо бүр томоороо олдоод байна тийм. Тэгэхээр энэ чинь газар байхгүй гэж худлаа ярих болооч байгаа газар 0.7 гагаар нь хувааж өгөх чинь наад хууль чинь хилээд байгаа юм шүү гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ бол гарцаагүй л энэ асуудал. Дээр нь бол ажилтаа болмоор байна л гэж. Тэгэхээр бид бол үнэхээр эдийн засаг руугаа зөв мөнгө хийгээд эдийн засгийнхаа зөв бүтцийг бий болгоод хүн болгоныг ажилтаа болох ажлыг л засгийн газар яаралтай шүүрч авч хийх хэрэгтэй л юм. Сүхбаатар 2 мандаттай дүүрэг байгаа тийм ээ. Таны хамт нэр дэвшиж байгаа гишүүн амар жаргал гишүүн байна. Амар жаргал гишүүн бас манай телевизээр ярилцлага хийсэн. Тэгэхэд таныг тодорхойлсон хамт одоо иргэдээ уулзаж нэлээ урамтай юм а гэсэн үг хэлжсэн л дээ. Тэгэхээр хийсэн зүйлтэй хүнтэй хамт нэр дэвшихсэн хамаа. Та өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүрэгт яг ямар зүйлийг хамсан, ямар ажиллаа хийж амжсан бэ? Магадгүй амжаагүй ажил чинь байгаа. Яг амжаагүй юмч байгаа, амжуулсан ажилтнууд байгаа. Ярих нь бол урт түүх болно. Нэлээд урт яриа болно. Тэгээд битүүрийн яриа хязгаартай учраас ялангуяа одоо хамгийн гол анхаарч ажилласан салбар бол боловсролын салбар гэсэн. Сургуулиудаа анхаарсан, хүүхдүүд рүү анхаарсан. Тэгээд сургууль яаслал цэцэрлэгээ бол одоо тоогийн цаан цороор нэмлээ. Яг одоо бол интернетийн бүрэн сүлжээнд хамруулж байна. Тэгээ манай хүүхдүүд бол сургууль дотор Wi-Fi орчинд тий утасгүй интернетээр одоо мэдээллийн ертөнцөөр аялах бүрэн боломжтой болсон. Энэ бол зүгээр нэг л ажил. Тэгээ цаашаа бол санаачлаад хийсэн юмнууд бол байна. Би бол дүнгээ тавиулах гэж байгаа.
4 жил ирэх 4 жил бол өөрөө маш тийм чухал 4 жил байх болов уу гэж бодод. Яг бидний өнөөдрийн байгаа байдал бол Голланд өвчнөд нэрвэгдчихлээ шүү дээ. Би бол уул уурхаан энэ монголчуудын экспортын 95%-ийг уул уурхай эзлэнэ гэдэг бол өөрөө энэ бол аюултай, маш аюултай орчинд бид амьдрах нэ. Тийм учраас энэ дээр нэг эдийн засгийн зөв бодлого, зөв шийдвэрүүд бол хэрэгтэй. Ийм учраас ийм шийдвэр гаргахад бол амар жаргал гишүүн заавал сууж явах ёстой гэдгийг бол сонгогчдод хэлээд байна. Амар гишүүнийг бол дэмжээрэй, сонгороо. Амар гишүүнд энэ их 4 жил сууснаар бол ямар ч байсан Голланд өвчнөөс бидний зөв мултрах хэрэгтэй байна. Одоо энэ өвчин тусахгүй гэж зөндөө л тэмцэл хийлээ барахгүй шүү дээ. Тэгэхээр энэ ямар аюултай үзэгдэл вэ гэдэг нь бол мэдрэгдээд байна л да. Тэгвэл одоо энийг яаж бид нар зөв систем рүү шилжүүлэх вэ гэдэг бол ирэх 4 жилийн их хурлын хувьд бол хамгийн том даалгавар байх бол. Миний хувьд бол хийсэн ажлаа үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Ялангуяа ард түмний мөнгөийг хэмнэх ажил бол дараагийнхаа одоо үе шат руу шилжиж байгаа. Энэ нь бол төрийг үүргэжүүлэх ажил байгаа. Үүргийн хувьсгалч гэж хэлж болно. Төр дүүргийг илүү их өгөх хэрэгтэй байна. Энэ эрхийн боловсролын төрийг засах, төрөө засах тийм 4 жил, ирэх 4 жил болоосоо гэж бодож байгаа. Тэгээ энэ бол ганц миний бодол биш. Манай намын мөрөн хөтөлбөрт суудсан. Дээр нь Монгол Улсын ерөнхийлөгчийн дээр санаачлаг гаргаад тодорхой хүмүүсийг ажилуулж байгаа. Тэгэхээр бол төр өөрийгөө засах хэрэгтэй. Өөртөө байгаа дутагдлыг харж байгаа их сайн хэрэг. Дутагдлаа харж байгаа мөртлөө засч чадахгүй байна гэдэг бол дутагдлаа олж харснаасаа илүү муухай зүйлийг дагуулдаг байхгүй. Тийм учраас энэ одоо харсан байгаа дутагдлуудаа бид засаад явах нь бол амин чухал байна. Тэр хамгийн түрүүл засах ажил бол энэ эрхэндээ одоо масурцсан байгаа байдлыг арилгах хэрэгтэй. Үүрэгтэй болох хэрэгтэй. Бүх дарга нар үүрэгтэй болох хэрэгтэй. Бүх улс төрийн албан тушаалтнууд үүрэгтэй болох хэрэгтэй. Чадаагаар хариуцлага авах байх хэрэгтэй. Тэр нь тодорхой байх хэрэгтэй. Одоо ингээл чамтай хариуцлага тооцъё гэж тэгэхэд чамд ямар нэгэн үүрэг өгөгдөж ижил хариуцлага яригдэн шүү дээ. Түүнээс биш зүгээр ганц нэг алдаа гаргасны төлөө хариуцлага тооцно гэдэг бол хэцүү шүү дээ. Одоо байгаа байдал юу вэ гэхээр нэг ажил дээр ашигуулсан хүндний хариуцлага тооцоод ашигхан тийм ээ. Зодон зохион хийсэн хүндний хариуцлага тооцоод бусдаар бол ямар ч арга байхгүй. Бол нөгөө хүн чинь тодорхой үүрэг аваагүй байхгүй. Тэгэхээр энэ хүн үүргээ биелүүлээгүй гэдэг түн тавих аюул хэцүү. Тэгэхээр энэ чиглэлээр бол ажлуудыг бол ирэх 4 жилд хийнэ л гэж бодож байна. За хоёулын ярилцлага цагийн хүрээд өндөрлөж байна. Үзэгчдээ та бүхэн зочны ярилцлагын цагаа хүргэлээ. Студид Сүхбаатар дөрөвт ардсан намаас нэгдэх шигч улсын хурлын гишүүн Гант Өмөр ажиллаа. Таны сонгуулийн ажил амжилт хүсье. За баярлалаа.